团圆的时刻，总有那么一群人依然坚守在自己的岗位上。春节对他们而言，只不过又是一个忙碌的工作日。他们放弃了小家的欢聚，坚守工作岗位，用自己的辛苦换来万家欢乐。根据内蒙古知识产权公共服务保护信息化系统平台2022年各门市高价值专利量数据显示，阿拉善右旗高价值发明专利拥有量为5件，较2021年新增4件，同比增长300%。内蒙古沙漠之神生物科技有限公司1件高价值发明专利，和内蒙古天驼生物科技有限公司4件高价值发明专利，分别投入发酵型纯驼乳粉产品、驼脂霜、驼乳样锁水清透乳液、驼乳样滋养润颜面霜和驼乳样补水修护面膜生产销售。两家公司成立以来，一直致力于骆驼生物科技产品研发生产，以驼乳、驼峰油、驼乳脂深加工为主，对骆驼产业链进一步延伸，是阿拉善地区实施骆驼产业冶炼、补炼、强炼工程的重要一环。各位观众，这次的阿拉善右旗新闻播送完了。获取更多新闻资讯，你还可以扫描屏幕右下方的二维码，关注亮丽阿右旗微信公众平台参与节目互动。感谢收看，再见。Үзэгчдээ та бүхэн сайн бацгаана уу? Өнөөдөр бол 2023 оны 1 сарын 31-нд гаригийн 2 өнөөдрийн сүнэн мэдээнд. Аsia баруун хүчний намын хорооны онол сурвалцах голдог хуулийн 2023 оны 1-р удааны хамтын сурвалжлага өрнүүлсэн. Лүү Чүншө хүчний намын хорооны байнгын гишүүдийн хурлыг хуралдуулж, ойрын хугацааны голлогт ажлыг байлуулан тохируулсан. Алтан уу балгаснаа 3 тулга гацаа тэмээнэ найр хийсэн гэх зэрэг мэдээвээ. 1 сарын 28-ны өдөр Аsia баруун хошины намын хорооны шүүжий Лүү Чүншө хошины намын хорооны онол сурвалцах голдог улангийн 2023 оны 1-р удааны хамтын сурвалжлагыг эрхлэн явагдуулж, ерөнхий шүүжий Ши Жинпингийн намын 20-р хуцгаана 1-р бүгд хурлын чухал ярианаа зөргснө. Ерөнхий шүүжий Ши Жинпингийн 20-р хуцгаана төвийн улс төрийн товчооноо 1-р удааны хамтын сурвалжлагын ярианаа зөргснө. Өөртөө засах орны 11-р хуцгаанаа сахилгоотой байцаах орооны 3-р удааны бүгд хурлын зөргснө ажиж, аймгийн сахилгоотой байцаах орооны өргөдгөөсөн хурлын зөргснө зэргийг уламжлан сурвалжиж 2022 оны тусгай сэдвүүтэй арчлал амьдралын хурлын хамаа бүхий шаардлагын төөрөнд хурлаас өмнөх төлөвлөгөө содны ярилцаа өрнүүлжээ. Жамбинжэ, Янглын Сунганд, Вонгдун зэрэг хошины намын хорооны онол сурвалцах голдог улангийн бүрэлдэхүүн сурвалжлагад оролцсон байна. Хурлаас чухалчилсан нь хошины намын хорооны онол сурвалцах голдог улангийн бүрэлдэхүүн ерөнхий шүүжий Ши Жинпингийн шинэ цаг үеийн Дундад улсын онцлогт нийгэм журмын үзэл санааг баримтлан намын 20-р хурлын зоригснаа болоод өөртөө засах орны намын хороо, аймгийн намын хорооны ажлын шаардлагыг төрүүлэн сурвалцаж ойлгон, эл төрлийн харалт үүргийг бүх талаар ботод газарт найдварж уулна. Төвийн улс төрийн товчооны арчлал амьдралын хурлаар хэв дуурал болгон, тус байгууллага, тус салаа мөчрийн арчлал амьдралын хурлыг хянамгай өрнүүлж, үр бүтэмж олохыг батлана гэжээ. Хурал дээр Лүү Чүншө, Жамбинжэ, Вонгдун, Яншаочун, Ужи, Фуюанье, Диннин, Чэнбин, Ванхунжи зэрэг 9 нэр хошины намын хорооны онол сурвалцах голдог хуулийн бүрэлдэхүүн ерөнхий шүүжий Ши Жинпингийн шинэ цаг үеийн Дундад улсын онцлогтой нийгэм журмын үзэл санааг сурвалцсан туушлуулах тойронд хоёрыг тогтоох шийдвэр чанар бүхий ач холбогдлыг гүнзгий ойлгох, дөрвөн ухамсарыг эрчимжүүлэх, хоёрыг хамгаалахыг биелүүлэх, намын гишүүн кадр олон түмнийг бүлхэмдүүлэн дагуулах, намын 20-р хурлын шийдвэрт бодлогыг түүшлүүлэн найдваржуулах тухай ярилцсан солилцож, голдог хуулийн бусад гишүүн бичгийн хэлбэрээр ярилцжээ. 1 сарын 28-нд Аsia баруун хошины намын хорооны шүүжий Лүү Чүншө хошины намын хорооны байнгын гишүүдийн хурлыг эрхлэн хуралдуулж, өөрийн хуцгааны ажлыг байрлуулан тохируулжээ. Жамбинжэ, Вонгдун зэрэг хошинд байгаа хошины намын хорооны байнгын гишүүд хуралд оролцож, Янглын Сунганд зэрэг хошинд байгаа хошины газрын дэсний удирдлага жиж, эл сум балгас хошины шууд хараа эл салаамчрын гол хариуцлагад нь хуралд асуулаар оролцсон байна. Хурлаас цааш гаргасан нь бүх хошины эсчат эс салаа мөчиржиж, өргөн олон намын гишүүн катер бодол санаагаа хураан тохиолсон ажилдан авчирж, бүх жилийн эл төрлийн харалт үүргэд сайн эхлэлтийг тавина. Хурлаас чухалчилсан нь итгэл зоригоо хөвчлэн хөгжилтийг атгах нь эл сум балгас эл салаа мөчир чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлж, төрүүнийг тэмцэхээр ажлын жолоодомж олгон, тэмээнэ аж үйлсийн төлөөлүүлж тараах чухал төв, байгалийн хүчрийг үйлдвэрж борлуулах чухал төв, элснэ жуулчлалын харалтад орон ба жуулчлалын төлөөлүүлж тараах чухал төв, 3 төвийг байгуулахаар дагуулагч болгож, бохирдолгүй энерги, давс шоо хэмийн үйлдвэр, элснэ аж үйлс, уурхайн үйлсийн их байлгийг нээлт хийх зэрэг онцлогт дагуулаг аж үйлсийн хөгжилтийн алхацыг түргэгдэх нь
төслийг бүх хүчээр чангатхан Элшат Эл Салам өчир төслийг атгах ойлгох түүнийг бат бэх бий болгож аж үйлсийн төсөл ба суур төхөөрөмж, нийгмийн ажил үйлс, ардын амьдралыг батлах зэрэг төслийг атгаж бүх хөшөөгараа төслийг зөвчлөн төслийг атгах гүн зузаан уур амьсгалыг бий болгоно. Аралжаачин ур жибэл татхыг атхан газар орны их байлгийн дагуулгад суурлаж төслийг тэмцэн олж эзэгнэлтийн орчныг үргэлжлэн шилдэгжүүлэн их төсөл сайн төслийг татан оруулж хөгжүүлнэ. Найдваржуулалтыг атхан Элшатна намын гишүүн хаатар данс мэдүүлэх ухамсар, даалуур тушаах ухамсар, үр бүтээлийн ухамсарыг бэхжүүлж 3 олон, 3 цөөхөн, 3 удааны асуудлыг цэгцэлж цагийн байдалд өл нийцэх 7 зүйлийн хөгжилтийн ойлгох түүнийг таягдан эл төрлийн ажлын үр бүтэмжийг дээшлүүлнэ. Хурлаас яарсан нь үндсэн шатнаа дараасын хөнгөрүүлэх хамаа бүхий байрлуулалт шаардлагыг чанга найдваржуулж, үндсэн шатыг материал хангах, байцаа шалгахыг арга сайхаас чөлөөлж, шатнаа намын гишүүн кадрыг ажил хийж үйлс бүтээж, асуудлыг шийдвэрлэхээр хүч тавихыг жолоодон, шинэ аянд шинэ үйл ажиллагаатай, шинэ хэр бүтэмжтэй, шинэ амжилт гаргахыг шаардсан байна. Намын 2 дугаар хурлын зэрэг санаагийн үндсэн шатныг үнзгээрүүлэн бодтойжуулахыг улам ахиулахын тусад орчмын өдөр урьдчилан засах орны намын 2 дугаар хурлын зэрэг санаагийн сурвалжсан туурчлуулах онлайн сурвалжлагын хөнгөн мөртөц зэргийг жишээ үзүүлэх ухуулан тайлбарлах бүлтгэмийн гишгүүн Алша баруун хойшин намын сургуулийн багш Шрисингло Мандал суманд намын 2 дугаар хурлын зэрэг санааг ухуулан тайлбарлажээ. Сумна намын хорооны удирдах багийн гишгүүн Бүкатра ажилтан гацаана 2 зөвлийн гишгүүн жичи тосгонд суурсан ажиллах ангийн гишгүүн тайлбарыг сонссон байна. Шрисингло багшаас намын 2 дугаар хурлын зориг санааг сурвалжсан төвшлөх гол сэдвээр урьдчилан засах орны 11 дугаар санаа 5 дугаар удаанаа бөгөөд хурлын зориг санаа аймгийн намын хороо захиргааны ажлын шаардлага болон Алша баруун хойшны 4 хурлын ажлын байрлуулалтаа уялдуулан шин цаг үеийн шин амжилт, шин байдал, шин үүрэг, дундад усын хэлүүртэй одоогчлалтаар дундадын үндэсний агуу их сэргэн мандалтыг бүх талаараа ахиулах, Алша баруун хойшны чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, төрөүнийг тэмцэн шинэ хуудсыг бичглэх зэрэг 3 талаас гүнзгий найрлаг тайламж хийж, өргөн олон намын гишүүн кадрыг намын 20 дугаар хурлын зориг санаана баялаг уулга, гол ач холбогдол болон үйлдвэрлэх шаардлагыг улам нэг алхам гүнзгий ойлгохыг жалгаажээ. Намын 20 дугаар хурлын илтгэлийн уг зохиол цуурлан, олныг дагуулan, намын 20 дугаар хурлын зориг санааг сурвалжиж, Алша баруун хойшны 4 хурлын зориг санааг туушлагын найдваржуулах боттой арга барилыг тайлбарлаж, хүмсийн улс төрийн хариуцлагаас сэтгэлэг болон хөгжилтийн итгэлийг эрчимжүүлсэн. Хуралд оролцогсод илэрхээсэн нь тус удаанаа тайламж нь намын 20 дугаар хурлын зориг санаажич бүх хөшнөө 4 хурлын ажлын байрлуулалтыг улам сайн суралцсан ойлгоход жолоодох ач холбогдолтой байна. Сурвалжлагын дараа ажлын голлого болон хүчилцэн оновчтой болж онлын үр бүтэмжээр сумнаа эл төрлийн боттой ажлыг жолоодно гэзгээж байлаа. Малчин тариастын хүчирдэлтэй хамгаас санаасарж байгаа асуудлыг шийдвэрлэх бол биднээ тэмцэх харалтай. Сум нь намаас олон түмний харилцах хөөрөг холбоос олох үйлдэлийг гүйцэд бадруулж хараа орны эл үндэстний олон түмний амьдралыг улам сайхан болгоно. 1 сарын 30-нд Өвөр Монголын хан тэнгэр галууягийн анх дахь удаанаа найржиж Алтан Балгасна 2022-оос 2023 он зангаа дамжуулах 3 дугаар ээлжийн сарын Мангла шилгуур хуралдаанд Алтан Балгасна 3 тулг гацаанд явагдаж сар шинийн сайхан баяраар малчин төмнөн баярлуулсан байна. Ажиллагааны ахуй талбайд Гансү мужийн Сүбэ Монгол үндэстний урьдчилан засах шин, Өвөр Монголын Бугад, Ордос, Баян нур хот жиж, Алшаа аймгийн эзнээ хошуу, Алшаа зүүн хошуу, баруун хошуунаа тэмээ чижиж, тэмээнд хайртай хүмүүс цугларан 200 гаруй тэмээ уралдаанд оролцсон байна. Тус удаанаа уралдаанд 24-ний газрын хурдан атнаа шандас шалгах холын уралдаан, 8-ны газрын тормын уралдаан, хурдан атнаа сорио уралдаан зэрэг 5 төрлийн уралдаан тохируулж найрын олныг баясгажээ. За өнөөдөр энэ Алшаа баруун гацаанд явагдсан хан тэнгэр галууягийн 9-10 дугаард бол ардын Монгол 500 төгрөгөөр шангасан байна гэж та хүмүүс холын тэмээний уралдаанд төрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Тэгээд за тэгээд хон байгуулсан 6-аас 8 дугаард ардын Монгол 1000 төгрөгөөр шангасан байна гэж энэ удааны хан тэнгэр галууяаны соройнд ирээд 2 баг тэмээ төрүүллээ. Сайхан уралдлаа. 4 тим авч дөрвөлэн барайнд орж их гоё сайхан байна. Бүгдээрээ одоо хос бүхэд тэмээгээ хамгаалаж тэгээд өнөөдөр манай бүх нөхдөөс энэ уралдааны зохион байгуулалт маш амжилттай өндөрлөө. Тэмээний уралдаан бол Монгол үндэстний ардын думдах уламжлалт уралдааны төрөл мөн ч наадмын хурлын дутагдж болохгүй уралдааны уулга байж үн удаан соёл түүхтэй юм. Монгол үндэстний тэмээ малжих занслын нэг уулга болсны хувьд 2008 онд улсын дэсийн 2 дугаар бүлгийн боцын бус соёлын өвийн нэрсийн жагсаалд оржээ. Тус удааны ажиллагаа нь үндэстний ардын думдах уламжлал болон хөгжилтийг ахиулахаар үл барам Алшаагийн өвлийн уулралын жуулчлалын уулгыг баялагжуулжээ.
Орчмын жилд Ашаа баруун хошуу элэснэ жуулчлалын харалтад орон болон жуулчлалын төлөөрүүлэн тараах төвийг байгуулахаар харалт болгож Бадын жирэн элэснэ байгалийн үзэмж Ашаа хос бүхөд тэмээжич үндэснэ соёлын уулхан зэрэг давуулаг их байлаг түшиглэн бүх хүрээ царайна жуулчлал, дөрвөн улирлын жуулчлал, сэлүүслийн жуулчлал, бэйжлэн мэдрэх жуулчлалыг хөгжүүлж хээрлэн гүйх машины ий бүлгийн баатарчуудын цуглаан зэрэг найр наадмын ажиллагаа эрхлэхээр хөтөлбөр болгож элэснэ жуулчлалын харалтад орон болон жуулчлалын төлөөрүүлэн тараах ордныг байгуулж дэслэвшүүлэхийг ахиулна. Үзэгчдээ сайн сонир мэдээ нэвтрүүллээ. Нэг онон сонир мэдээний уулгын үзэг гэвэл телевизэнд орон зэгдэх Америкийн цогцыг шивж үзээрэй. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Баяртай. 小头爸爸，表弟的萨克斯水平又进步了，我要和他合奏。好呀。哎，哎呀，你家的狗到处大便，都拉到我家的自行车上了。你家的自行车本来就不该放在楼道口，妨碍出入。我家汪汪这叫见义勇为。哎，你家的孩子骑着小车到处乱跑，撞到了我也不道个歉。是我先开进来的。是我，你让开。你就不能看着点，拉到我家自行车上了。一定是这里了。别吹那破玩意儿，有什么用？考试考了吗？ 你有点品味好不好？这叫素质教育。这个吵什么吵？还让不让人睡觉了？我在我自己家连大声说话都不行了吗？舅舅，他们总是吵架，怎么办？办法嘛，倒是有一个。姐夫，我家大头儿子不见了。问问小丁，小丁，小丁，我儿子也不见了。什么？小丁也不见了？咱们赶紧找找。喂。你怎么乱跑？不是让你做作业吗？爸爸，作业都写完了，我和大头儿子一起安排好了时间。你和妈妈想让我做的事情都可以安排好。姐夫，有不同意见，大家要商量着解决。 你看，孩子们这样商量着安排时间，效果不是挺好的吗？你说的对，我就知道吵，到头来什么事也没有解决。抱歉啊，我们不该吵架，害得你不能睡觉。我也该起床了。